За дөрвөн товч асуулт байна. Нэг дэх асуудал нь гадаадын хэлийн шалган нэвтрүүлэх албыг гадаад хэлийн цэрэгт одоо шилжүүлж байгаа юм байна. Тэгэхээр өмнө нь одоо хэлийн цэрэгт байсан асуудлыг харьяатын албанд шилжүүлсэн юм байна. Тэгэхээр энэ одоо ямар ажлын одоо тийм юу гэдэг нь сул тал одоо давангой байгаа учраас буцаагаад одоо энэ хэлийн цэрэгт шилжүүлж байгаа юм бэ. Ер нь бол энэ төрийн байгууллагуудын бүтэц тогтвортой байвал үйл ажиллагаа одоо хэвээ явуулахад маш одоо чадвартай одоо байхад маш одоо тийм даваа тал одоо болдог гэж би бол бододгоо. Тэгэхээр энэ одоо бүтцийг цаашдаа одоо ингээд хэлийн цэрэгт шилжүүлэх гэхэд тогтвортой аваа явах, иргэдэд одоо үзүүлэх үйлчлэг нь хөнгөн шуурхай болох одоо ийм одоо нөхцөл боломж нь илүү байх уу? Цаашдаа энэ тогтвортой байх уу гэсэн нэг асуудал. Энэтэй холбогдуулаад хэл хамгаалах байгууллага шилжснээр гадаадын иргэдэд тавих хяналтанд маань одоо сөргөөр одоо нөлөөлөхгүй бизээ гэсэн ийм нэг бас болгоомжл байгаа маа нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал хэлийн зурвасыг 15 км-ээс илүүгүйгээр гээд ингээд хуулийн төсөлд орж ирж байгаа юм байна. Илүүгүй гэхлээр чинь бол зарим газар нь 15 байж бол зарим газар 1 км-ч байж болох ийм ялгаатай байх юм уу? Ерөөсөн 15 км-гээд одоо бас тодорхой заагаад одоо оруулж болдоггүй юм уу? Ямар учраас одоо шаардлага шалтгаан байгаа ч хэрэгцээ байгаа учраас 15 км-ээс илүүгүйгээр хэлийн одоо зурвасыг тогтооно гэж ингэж оруулаад байгаа юм бэ гэдэг нэг асуулт байна. Гурав дахь асуудал нь хэлийн зурваст аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулах, ялангуяа ашигт малтмалыг одоо хайгуулах, олборлолт хийхийг хуулиар одоо хориглоод өгчих юм боломж байхгүй юм уу? Хэлийн зурвасыг ингээд улам одоо хэдрүүгээ ойртуулаа шахаад байдаг. Тэгээд тэрэн дотор нь үйл ажиллагаа явуулахыг засгийн газар шийднэгээд ингээд яваад байдаг. Тэгэхээр энэ хэлийн зурвас дотор ингээд хэмжээ нь улам одоо багасж байгаа нөхцөлд ийм ашигт малтмалын хайгуул олборлолт явуулаад их юм бол хэлийн одоо зөрчил одоо нэмэгдэх, хууль бус одоо үйл ажиллагаа маш их одоо тэр хэлийн зурвас чинь хэл дээр ойрхон байгаа учраас тийм одоо явдал хууль бус үйл ажиллагаа нэлээх одоо нэмэгдэх юм хандлагууд ажиглагдах юм биш үү? Тийм учраас энэ хэлийн зурвасад ашигт малтмалын хайгуул явуулах, олборлолт явуулахыг хуулиараа хориглоод өгч тийм одоо боломж байхгүй юм гэсэн асуудал байна. За дөрөв дэх асуудал нь хэлийн бүс гэсэн ойлголт байсныг бол үндсэндээ одоо бол байхгүй болгочихж байгаа юм байна. Би бол тэгж болгоод байгаа юм. Өмнө нь бол 100 байсныг одоо бол 30 байгаа юм байна. Одоо 30 нь бол үндсэндээ тэгээд байхгүй болоод хэлийн зурвас гэсэн ойлголт үлдэж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр би нэг зүйл тодруулах гэдэг байгаа юм. Хэлийн бүс өмнө нь 100 км байжгаад 30 км болоход энэ чөлөөлөгдсөн хэлийн бүсийн нутаг дэвсгэрийн хичнээн хувийг нь одоо орон нутгийн иргэд бэлчээрээр одоо ашигладаг одоо болсон юм. Хэдэн хувинд нь аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулдаг, ашигт малтмалын хайгуул одоо явуулдаг, олборлолт одоо явуулдаг болсон юм бэ гэдэг тийм одоо статистик тоо одоо баримт хэлж одоо боломж байна уу гэсэн энэ дөрвөн асуулт. За Бямцгт сайд ажлын хэсэг хариулах уу? За ажлын хэсэг хариулъя. 83 уу? 82 уу? 82 дугаар микрофоныг өгье. Ажлын хэсэг хариулъя. За Чинзүрэг гишүүний асуултанд хариулъя. Хэлийн шалган нэвтрүүлэх албыг хэлийн цэрэгт байлгах одоо үндсэл гэвэл Монгол улс өөрөө хоёр хөрштэйгөө хуурай газраар хиллдэг. Хуурай газраар хиллэж байгаа энэ хэлийн хэсэг өөрөө боомт газар ч гэсэн өөрөө улсын хил. Тэгэхээр улсын хэлийн хамгаалалтын нэгдмэл тогтолцоонд энэ шалган нэвтрүүлэх алба өөрөө багтаж ордог. Шалган нэвтрүүлэх албыг гүйцэтгэх хэлийн цэргийн бие бүрэлдэхүүн өөрөө Монгол улсын хил хамгаалах тушаал авсан хэлийн манаа байдаг. Энэ утгаараа шалган нэвтрүүлэх алба нь хэлийн цэрэгт ирснээрээ улсын хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоо бүрдэж улсын хил үндсэндээ онгорхой цорхой ийм байхгүй болж байгаамаа гэдгийг би бас хэлье. За энэ гадаадын иргэн харьяатын алба гэдэг юм уу, иммиграшн гэдэг юм уу, ийм албаар энэ хэлээр зорчиг тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг чиг үүрэг бол ерөөсөө дэлхийн улс орнуудын хувьд бол хуурай газраар хиллэдгүй далай тэнгисээр хүрээлэгдсэн арлын болон хоогийн улс орнууд ихэвчлэн ийм жишгээр явдгийм байна лээ. За манай хувьд бол
хуурай газар хэлсэн учраас улсын хил хамгаалалт гэдэг ойлголт байдаг. Тэр далай тэнгисээр хүрээлэгдсэн улс орнуудын хувьд бол улсын хил хамгаалалт гэсэн ойлголт байхгүй, хөрш орон гэсэн ойлголт байхгүй, зөвхөн эргийн хамгаалалт гэдэг ойлголт явдаг. Ийм байна лээ. Тэгэхээр энэ бол дэлхийн одоо нийтлэг жишгээ гэж би бас танд хэлье. Хоёрдугаарт Монгол улсын хилийн хамгаалалт улам баталгаажиж байна. Монгол улсын хилийн халдшгүй дархан байдал улам хангагдж байна гэж би танд танилцуулъя. За хоёрдугаар тэр гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрч байгаа энэ статистик тоо баримтын тухай асуудал, мэдээллийн тухай асуудал та ярьж байна. Энэ одоо Монгол улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын чулан дотоодын бүхий л иргэд улсын хил дээр ирээд паспортаа хилийн шалгагчид өгдөг. За өгсөн паспортыг аваад паспорт уншуулагч гэж энэ автомат төхөөрөмж уншуулангууд ерөөсөө хэдхэн секундын дотор энэ сүлжээнд холбогдсон төрийн тусгай албууд буюу гадаадын иргэн хариатын алба, цагдаа, тагнуул, улсын бүртгэлийн газар, хил хамгаалах ерөнхий газрын 5 төв серверт нь шууд ирдэг. Тийм учраас энэ гадаадын иргэн хэн гэдэг хүн ямар мэдээлэлтэй иргэн Монгол улсад нэвтрүү гэдэг нь хэдхэн секундын дотор гадаадын иргэн харьяатын албаны сүлжээнд шууд нэвтрдэг, ордог. Тийм учраас энэ бүртгэлийн асуудал бол улам одоо шуурхай болно. Энэ одоо ч ингэ явж байгаа. Улам боловсронгүй болж байгаа. Ийм юм байна лээ. За хилийн зурвсын хэмжээ багасж байна гэж. Энэ хилийн зурвсын хэмжээ ерөөсөө багасаагүй. Энэ бол одоо 93 онд батлагдсан хуулийн дээр яг энэ үгээрээ л явж ирсэн. 15 км-с илүүгүй. Одоо энэ хуулийн төсөл дээр яг хэвээрээ байгаа. За харин илүүгүй гэж энэ интервал тогтоосон асуудлын хувьд бол Монгол улсын хил дээр байгаа төв суурин газруудын хувьд ихээхэн одоо харилцан адилгүй улсын хилийн шугамаас байрладаг. За жишээлбэл Сэлэн аймгийн Алтан булаг сум гэхэд улсын хилийн шугамаас 500 м-т байрладаг. За Дорнот аймгийн Чулуун хороот сум 1.6 км. Гэхмэчлэн ингээд за хамгийн хол нь гэх юм бол одоо 200-300 км, 265. Говьалтан Эрдэнэ сум гэхэд 265. Ингээ харилцан адилгүй байдаг. Тийм учраас энэ сумдуудыг хилийн зурваст оруулахгүй байх одоо боломжтой гэсэн ийм интервал явж байгаа юм. За хилийн зурвсыг тогтоохдоо яаж тогтоох вэ гэхээр кадастр хийх ёстой. Тэгээ энэ кадастраа улсын их хурлаар ашигт ултамлыг хилийн зурвсад ашиглах, хайх энэ асуудлыг хуулиар хориглох уу гэж. Тэгэхээр ашигт ултамлын тухай хуулийн дээрээ яг энэ асуудал засгийн газрын шийдэх асуудал гэдээ орцсон байгаа. Бүрэн эрхийнх нь асуудал. Тэгэхээр ашигт ултамлын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулах боломжтой гэж бид бол үздэг. Тийм учраас энэ дээр бол ашигт ултамлын хуулийн дээр засгийн газрын бүрэн эрхийн асуудлыг тусгай хэрэгцээний газар гэд оруулсан явж байхад энэ хуулиар хориглох юм бол хоёр хууль зөрчилдөх юм байна лээ. Тийм учраас энэ яг ашигт ултамлын тухай өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуультай зохицуулсан залтаа гэж би танд танилцуулж байна. За хилийн бүс 30 км гэж та сая ярьлаа. Энэ ерөөсө 30 км гэсэн ямар ч тоо баримт энд байхгүй. 100-аараа энэ хуучин хуулийн дээр явж байгаа. Хилийн бүсэд ямар ч За